артерийн гипертенц бол хүндрэл бол тархин цус арга эмгэг байдаг. Тийм учраас хүндэрсэн хойно нь биш, хожимдсон хойно нь биш бид нар ингээд цэцэг арчилж байгаа юм шиг эмээ ууж, эмчт үзүүлж, бай архитны гэмтлээ эрт илрүүлэх шинжилгээгээр бол одоо өгч баталгаажуулж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ 2025 онд бол ингээд артерийн гипертенц удирдамж бол хэвлэгдэн гарсан. Энэ дээр бол одоо бай архитны гэмтэл гэж үг хэлдэг, яаж хяндаг талаар бол дэлгэрэнгүй оруулсан байдаг. Энд нь бол ард иргэд одоо ойлгомжтой байх үүднээс бай архитн гэдэг бол цусны одоо даралт артерийн гипертенц одоо ихсэн үед судасны хаанд одоо даралт ирээд байхад бусад эрхтнүүдээс илүүтэй гэмтдэг, хүндэрдэг одоо эрхтэн байдаг. Энийг бид нар бай эрхтэн гэж нэрлэдэг. Хамгийн дөрөнд бол бид нарын тархи ордог, тархин цус харвах эмгэг буюу тархины судасны өөрчлөлтөд бол маш харвалт үүсэх эрсдэлтэй байдаг. Хоёрдугаарт нь нүдний одоо торлог бүрхөвчөнд хэлсэн судасаа их артериолууд их баялаг учраас нүдний хараа муудах, торлог бүрхөвд өөрчлөлт орох одоо хүндрэл гардаг. Гуравдугаарт нь болохоор зүрхэнд өөрт нь одоо зөө овдол томрох, зүрхний дутагдал үүсэх, шигдээс үүсэх хүндрэл даавуулдаг. Дөрөвдүгээрт нь болохоор том голчтой аортын судас болон бусад судаснууд гэмтэх хандлагатай байдаг. Тавдугаарт нь болохоор бөөрийн цусан амж артериолын судасаар баялаг болохоор артериолын судасанд өөрчлөлт явагдаад бөөрийн дутагдал, бөөрийн эмгэг үүсэх хандлагатай байдаг. Тэгэхээр та нар эртэлрүүлэх шинжилгээнд орж байхдаа ер нь бол нэг шээсний ерөнхий шинжилгээ, бөөрийн үйл ажиллагаа хилтгэх шинжилгээ, зүрхтэн дээр бол болж игэл зүрхний эхо кардиографта зүрхний царилгаан бичлэг хийлэгддэг. Артериолын судасанд бол одоо болж игэл гүрээ захын судасны доплер одоо зүрхний судасны эхо хийлэгдэх хэрэгтэй. Болж игэл кальци скор тодорхойлдог те компьютер томограф бол судасны кальци оноог тодорхойлох гэдэг эртэлрүүлээд тухайн эмгэгийг одоо хүндэрч өвчин үүсгэхээс хэлбэрчгээс өмнө илрүүлж баг дээр нь амж одоо эрүүл хэм маяга баримтлж урт наслах боломжтой шүү гэж хэлмээр байна.